Филиппиний зохион бүтээгч Липа Эзамижана байгаль дээлтэй эрчим хүч гарган авахд нэг аяга ус, хоёр халбаг давс зарцуулжээ. Залуу бүсгүй энэ санаагаа Филиппиний иргэдийн гэрэл цахилгаангүй тэр бүр өндөр хүчлийн шугамтай холбогдоогүй байдаг нөхцөл байдлаас санаа авсан байна. За энэ санаагаараа тэрээр SALT нэртэй зөөврийн гэрэл бүтээсэн байна. Зөөврийн гэрэл тун энгийн хаач авч явахд тохиромжтой. Ус давсаар нэг удаа цэнгэлсэн байхад 8 цаг тасралтгүй гэрэлтүүлдэг юм байна. Зөөврийн чийдэн үргэлжлүүлэн гэрэлтүүлэхийн тулд 8 цаг тутамд нэг аяга ус, амны халбгаар 2 удаа давс хийх юм байна. Гэхдээ 6 сар тутамд зөөврийн чийдэн доторх металл хэсгийг нь солих ёстой гэж ярьж байгаа юм аа. Ухаалаг зөөврийн чийдэн зөвхөн гэрэлтүүлгийн үүрэг гүйцэтгэж зогсохгүй, USB-гээр холбогдож Samsung iPhone-ы бүхий л гар утсыг цэнэглэх хүчтэйг нь зохион бүтээгч энэ бүтээлээрээ Япон улсад зохион байгуулагдсан Азийн зохион бүтээгчдийн наадмаас 8 төрөлд шагнал авсан байна. Одоохондоо ус давсаар ажилдаг зөөврийн чийдэн хизээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ захиалгын дагуу цөөхөн хувилбараар үйлдвэрлэж байгаа юм байна. Түүнээс гадна ухаалаг чийдэн ямар үнээр худалдаалагдах вэ гэдэг нь бас тодорхойгүй байна. Зохион бүтээгч чийдэн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардалаа тооцож олон хүн худалдаж авчиж чадхаар үн тогтоохоо амлаж байна.